Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр гештальт онцлогоо талаар багахан мэдээлэл олгосны ар дээр бодит кейсэн дээр ажиллаж түүнээс хэрхэн өөрчлөлт сэргийлэх, хэрвээ тулгарсан үед хэрхэн шийдэхийг та бүхэндээ танилцуулах болно. Гештальт онлон 3 үндэслэгчтэй эхний үндэслэгч нь Макс Вертхаммер. Гештальт онлын жинхэнэ анхдагч 1910 онд Афрант хөдөлгөөн буюу хүний нүдний хуурмаг хөдөлгөөнийг судалж энэ онлын үндсийг тавьсан. Хоёр дахь үндэслэгч нь Курт Ковка. Гештальт онлыг хөгжүүлж хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар судалсан судалгаа хийсэн. Гурав дахь үндэслэгч нь болохоор Wolfgang Köhler. Гештальт онлыг танин мэдгүй суралцах үйл явцад хэрхэн хамааралтай судалсан. Тэрээр сармагчан дээр хийсэн туршилтаараа алдартай. Гештальт сэтгэл заслал гэж байна. Хүн бол нийгмэл бүрэн цог систем бөгөөд хүний бие махбод сэтгэл хөдлөл, нийгэм болон оюун санааны илэрлэлийг судалдаг сэтгэл заслын арга юм а. Гештальт заслал нь хүн өөрийнхөө тухай таньж мэдэх, өөрийгөө нэхэд мөн өнгөрсөн төсөөл өөрийн төсөөлтөө биш, харин яг энд одоо цаг үед амьдарч эхлэхэд тусалдаг байна. Гештальт сэтгэл заслын үндс нь 5 арга. 1. Одоо ба энд, 2. Ухамсартай байдал, 3. Бүтэн байдал, 4. Хариуцлага хүлээх, 5. Харилцаа мэдрэх. Одоо ба энд гештальт онолд хамгийн чухал зүйл бол одоо хизээ хаана юу мэдэрч байгаа вэ гэсэн асуултанд төвлөрөх юм. Өнгөрсөн эсвэл ирээдүйд анхаарах бус тухайн агшинд мэдрэгдэж буй бие махбод, сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжинд төвлөрнө. Хоёрд нь ухамсартай байдал. Хувь хүний өөрийн мэдрэмж, бодол үйлдэлээ ухамсарлаж танин мэдэх нь эмчилгээний гол түлхүүр. Чи яг одоо юу мэдэрч байна? Тэр бодол нь бие махбодод яаж нөлөөлж байна вэ? Гэх мэт асуудлаар дотоод мэдрэмжийг ухамсарлаа. Гурав дахь нь бүтэн байдал. Бүтэн байдал нь хүнийг бүхэл бүтэн оршихуй гэж үздэг. Бие сэтгэл, оюун ухаан, хүрээлэн буй орчинд салшгүй холбоотой. Гештальт гэдэг нь дуусаагүй бүтэн болоогүй гэсэн утгатай. Хүний сэтгэл зүйн зөрчил гэдэг нь ихэвчлэн дуусаагүй, шийдээгүй, мэдрэмж, үйл явцтай холбоотой байдаг. Хариуцлага хүлээх. Хүн өөрийн мэдрэмж шийдвэрлэхдээ хариуцлагатай хандахыг сурна. Мөн өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөд сургадаг. Харилцаа мэдрэхгүй. Хувь хүн бусадтай харилцахдаа өөрийн хэл хязгаарыг ухамсарлаж, тэнцвэртэй харилцааг хөгжүүлэх нь чухал. Буруу харилцаанд зөрчил дотоод зөрчлийг ч үүсгэж болно. Үүнтэй холбоотой нэгэн кейсийг авч үзцгээе. Анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй мөнх эрдэнэ. Мөнх эрдэнэ бол 5 дугаар ангид сурдаг 11 настай хүү. Сүүлийн үед ангийн багш нь түүнийг хичээл дээр анхаарал муутай гадны хүчин зүйлд сатаардаг болсон гэж ажиглжээ. Гэрийн даалгавраа орхигдуулах, хичээл дээр идэвхгүй байх, аливаа мэдээллийг бүрэн ойлгохгүй байх хандлагатай болсон байна. Онлын үднэс. Мөнх эрдэнийн анхаарал одоогийн нөхцөл байдал бүрэн төвлөрөхгүй байгаа нь түүний гештальт буюу тухайн үедээ хамгийн чухал гэж мэдрэгдэж буй сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүй байгаатай холбоотой. Түүний ухамсарт анги хичээл гэхээсээ илүү өөр зүйл давамгаалж байгаа нь ажиглагдаж байна. Сэтгэл зүйн хувьд дутуу хаагдаагүй гештальт буюу шийдэгдээгүй асуудал түүнийг бүрэн анхаар сурахад саад болж байна. Урьдчилсан сэргийлэх арга зам. Цахим хэрэглээг хязгаарлан тогтсон цагийн хуваар гаргах эцэг эх багш хамтрана. Сэтгэл зүйн тогтмол зөвлөгөө ажиглалт хийх сургуулийн сэтгэл зүйчтэй хамтрана. Бага насны хүүхдэд зориулсан сэтгэл хөдлөлийн боловсрол сургалт оруулах. Эерэг урамшуулал, амжилтыг таних систем жишээ нь анхааралтай сурагч шагнал. Шийдвэрлэх гаргалгаа. Гештальт хандлагатай ярилцлага хийх. Хүүхдүүд ганцаараа сэтгэл зүйн аюулгүй орчинд ярилцаж түүний одоогийн сэтгэл зүйд юу давамгаалж байгааг тодруулах. Одоо ба энд гэсэн зарчимд тулгуурлан тухайн мөчид юу мэдэрч байгааг ойлгох. Түүний хэрэгцээг тодруулах. Тэр хүнд юунд анхаарлаа төвлөрүүлж байна вэ? Гэр бүл найзуудтайгаа харилцах ямар байна вэ? Анги дотор анхаарал төвлөрөх орчныг бүрдүүлэх, хэд олон сатааруулах зүйлийг хязгаарлах, багш сурагчийн харилцаанд итгэлцэл ойлголцлыг бий болгох. Бүтээлч үйл ажиллагааг оруулах. Хүүхдийн сонирхлыг татах үед гар урлал, зураг тоглоомын аргыг ашиглан анхаарал төвлөрлийг сайжруулах, бүлгийн хэлэлцүүлэг, дүр тоглох дасгалуудаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох. Анхаарал хандуулсанд баярлалаа.